Сайн байцгаана уу? Намайг Сандагд орж явахдаа Нямдава гэдэг. Би Аранга аймгийн Галтөмөр унтраах 51-р ангид аврагч гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин гэсэн ийм албан тушаал дээр ажилладаг хүн байна. Энэ албандаа яг ажиллаад яг 9 дэх жилдээ болж байна. 2017 онд ахлагчийн курст хууль зохиолын сургуульд дамжаанд суугаад тэгээд яг тухайн ондоо томилогдож орж исэн. Яагаад цэргийн хүн болох мөрөөдөлтэй болох шалтгаантай вэ гэхээр миний хувьд бол багаасаа цэргийн хувцс их гоё таалагддаг байсан. Тэгээд битүүгэндээ ч гэх юм уу яг тийм цэргийн хүн болно да гэсэн мөрөөдөлтэй тийм хүн байсан болохоор ер нь цэргийн болсон байгаа. Онцгой байдлын алба сонгосон учир гэвэл яг байгууллага болгонд өөр өөр сонслогтой өөр өөрсийн чиг үүрэгтэй. Яагаад онцгой байдал яг сонгож орсон бэ гэхлээр миний хувьд бол илүү тийм хүнд хүнээс одоо жишээлбэл гал төмөр унтраагаад ч юм уу те дараа нь ингээд хүлээлгэж өгөөд тэгээ явхад ийм хүмүүс нь их талархсан ийм сэтгэлдлүүд нь их сайхан байдаг. Гоё зөв энергитэй бусдаас арай илүү энергитэй тийм гоё ажил юм болов гэж боддог. Тийм ч учраас энэ албаа сонгосон байгаа. Хүний амнаас эд хөрөнгө авран хамгаалах юм сайн үлсийн талдаа илүү ач холбогдолтой ийм алба юм болов гэж боддог. Тийм ч учраас яг энэ албаа бол сонгосон гэж хэлэхэд болно. Анх цэргийн албанд 2014 онд цэргийн алба хаагаад тэгээд за ер нь л цэргийн хүнл болъё гэсэн мөрөөдөл мөн ер нь тэгээд чиглэгдсэн л дээ. Тий хөтлөгдөд. Би болохоор хамгийн анх хэлж 17 онд Хөвсгөл аймгийн Галтөмөр унтраах 69-р ангид томилогдож ажиллаж байсан. Тэндээ 2020 он хүртэл ажиллаад гэр бүлийн шалтгаанаар Аранга аймагт шилжиж ажиллах хүсэлт тавьсны дагуу анх 20 оноос ахуулаад эндээ ажиллаж байгаа. За хамгийн анхны дуудлага маань хатгалд байсан л та. 69-р анги дээр яг усанд энтсэн хүнийг гаргах тийм дуудлага байсан. 3 хүн усанд энтсэн. Тэгээ яг тухайн үед бол анх удаа дуудлаган дээр очиж байгаа жоохон сандралттай айцтай. За яг ажиллах хугацаанд нийт 115 удаагийн Галтөмрийн дуудлаганд, объектийн дуудлаганд явж ажилласан байдээ. Хуучирч илэгдсэн тийм монтажны утаснаас маш их Галтөмрийн дуудлага гарсан байдаг. Одоо манай иргэдчийн бид нар ч өрсөлдөн сэргийлэх ажил гэж гавсаар байнга явдаг. Тэгээ яг хилээд тахтаа бас застгүй тийм хүмүүс байна л да. Тэгээ тийм шалтгаанаас болоод ч юм уу хайхрамжгүй байдлаас одоо яг ингээд сольчих боломжтой зүйл байхад тэрийг солихгүй байсаар агаад Галтөмрийн аюул гарах үндэслэл болдог ч гэдэг юм уу те. Тэгээ хайхрамжгүй байдлаас маш их Галтөмрийн дуудлага гардаг. За хамгийн бахархмаар албаараа бахархдаг зүйл гэх юм бол мэдээж одоо иргэдийнхаа амь нас эд хөрөнгийг хамгаалахад хамгийн их ингээд дараа нь ингээд дуудлаганд явчаад тэрнийгээ унтраачаад тэгэл тэр иргэдээсээ яг одоо сэтгэлийн сонсох аюу гоё байдаг л та. Тий за баярлалаа маш их баярлалаа өстой түргэн шуурхаа ирлээ ч гэдэг юм уу те. Тиймэрхүү ормын үгээр маш их тэтгэхээр маш сайхан байдаг. Төгсөн гэж байхгүй шүү дээ те. Баян хүн суралцсан хүүхдлээ суралцсан гэдэг шиг ах нараасаа бол байнга л суралцж явдаг. Одоо тийм болохгүй, ийм болохгүй. Чи өшөөгөө тэгж барих хэвээр, чи яг галын голомтыг яг тэгж олох хэвээр ч гэдэг юм уу те. Яг тийм ах нарын одоо 20 гаруй жил ажилласан тийм ах нар байна л та манад. Тэгээ тэднээсээс бол байнгын суралцаад явдаг. Багшаавын барилга гэж байдаг маа тий. Тэгээ яг шинээр орж байгаа хүндээ одоо нэг хүн олон жил ажилласан хүн ингээ хариуцаад авдаг ч юм уу тий. Тэгээ эсвэл бади гэж байдаг. Яг хоёулаа адилхан жил ажилласан мөртлөө яг бие биендээ ингээд гал дээр дэм болоод хамтрагч маягаар гэж ажиллана гэсэн. Онцгой байдлын алба маань яг нэг баг болж ажилладаг байхгүй юу? Одоо нэг гараанда Галтөмрийн дуудлагаар 4 номер 1 салаан дарахтаа
гал төмрийн дуудлага дээр ажиллана гэсэн үг. Тэгээ багаар ажиллах чадвар бол маш сайн. Энэ ташрамд энэ завшааныг ашиглаад үе үеийн ахмадууд болон мөр зэрэгцээ ажиллаж байгаа мөр цэнэгт Арангай аймгийн 51-р ангийн хамт олондоо Монгол цэргийн баярын мэндийг хүргье.